За сайн байна уу? Энэ удаагийн хичээлээр ESS дээр хэрхэн сурагчдын нэрийг монгол өчгөр зөв бичсэн байна уу юу гэдгийг шалгах вэ гэдэг та бүгнийхэн зааварчилгаа бичлэг хийя. За тэгэхээр 9 болон 12 дугаар ангийн бичлэгнүүд бол одоо монгол өчгөр шүү цаанаасаа хэвлэгдэнэ. За түүний өмнө бол одоо бид нар шалгах хэрэгтэй. За тэгэхээр ESS руу тэр менежерийн аккаунтаар орох юм бол за ингэж харагдана. За эндээс анги бүлэг гэж ороод за ингээд орохоор ингээд нийт анги бүлгүүд харагдана. За жишээ нь одоо ингээд төгсөх гэж байгаа хүүхдүүд гэх юм бол 12-ийн 1 ангийн сонгоод суралцагч гэдээ орохоор ингээд хүүхдүүд маань харагдаж байгаа. За аль нэг суралцагч дээрээ дарахаар за ингээд хараад ирж байгаа. Дээр нь дарахаар ийм цонх гараад ирнэ. Энд нь одоо эцэг эхийн нэр нь тэгээд өөрийн нэр нь ингээд монгол өчгөр бичигдсэн байна. За нэгт бол одоо үүнийг шалгана гэсэн үг ээ. За тэгээд мэдээллийн систем рүү одоо яг нөгөө улсын шалгалтын дүнгээ, жилийн эцсийн дүнгээ оруулсны дараа бол бид нар гэрчлэгийг яг ямар одоо яаж хэвлэгдэх вэ гэсэн одоо юу харагдана. Байдал нь харагдана. Яг тэрэн дээр болохоор одоо ургийн хуваг гэх одоо бус мэдээллүүдийг 99-ийн дугаарын өсгөнүүдийг болохоор тэн дээр шалгах байгаа.